Сайн бацхан эрхэм үзэгчтэй та бүхэнд энэ орой мэндийг дэвшүүлж байна. Ингээд 22 шоу маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр ямар хүмүүс оролцож байгаа юм бэ гэхээр манай өөрөө сайхтай хэлцүүлнэ. Билгэх энэ бол таймнахаас магадгүй хол сэдв байж болох юм. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочдоор Монголын үндэсний Сагсан бөмбөгийн шгшээ багийн тамирчид ирсэн байна. Та бүхэнд урилга авсанд маш их баярлалаа. Тэгээд Билгүнээ, Санчер, Мөнх төвшинаар ирсэн байна. За баярлалаа. За сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Та бүхэн сүүлийн үед ямар тоглолттой байна? Ямар одоо бэлтгэл ажилтай байна вэ? Мөнх төвшин. Сүүлийн. За одоо ямар ч байсан. 22-ны өдөр Монголын Сагсан бөмбөгийн 20 дахь удаагийн дээдлэгийн авраг шалгалт тэмцээн эхлэж байгаа. Тэгээд ерөнхийдөө баг тамирчид бэлтгэлээ гэдэг ерөн тэр тэмцээнд зориул явж байгаа да. Сүүлийн үеийн сонин сайхан гэвэл тийм л энэ шин содон мэдээ гэвэл. Санчраар сони юу вэ? За нэг одоос нэг баг баг дээр бэлтгэлээ гэх юм бол нэг лигийн их тогтсон болохоор одоо уусаа 2-3 хоног бэлтжилээ шүү дээ. Тэгэхээр баг дээр бэлтгэлээ гэл одоо гол анхаарлаа ерөөсөө сагс руу гол хандуулж явж байгаа л да. Билгүүний та нар одоо нэг баг болж тоглох уу? Эсвэл тустай байх уу? Одоо дээдлэгт яг одоо 21 аймагаас одоо шилэгдсэн л шилдэгүүд л орж ирнэ үстэй те үндэсний хэмжээний том тэмцээн хэмжээ. Тэ одоо яг сонь сайхан гэвэл бидний хувьд одоо Монголд одоо 21 аймгийн лиг гэж болж байна. Ер нь ингээд лигүүд агай Сагсан бөмбөгийн холбооны лиг гэдэг одоо энэ 5 дахь удаа эхлэж байгаа лиг гэдэг. Ер нь ингээд холбоо тустаас энэ лигүүд явуулж байна. Бид нар багаас хамаарад боломжтой тэмцээнүүдэд оролцоод зарим тэмцээнүүд нь бол одоо оролцох боломжгүй ч юм уу те. Тэгээ ер нь л өөрсдийнхөө боломжоо хараад ер нь тэмцээнүүдэд оролцоо явчихсан. Тэгээ 21 аймгийн лиг маань бол эхлээд одоо финалийн шат руу ер нь орж байгаа. Одоо яг дээд лиг маань бол одоо ингээд 5 дахь удаас эхлээд нэг 5 сарын сүүл 6 сар хүртэл үргэлжлэх. Одоо дээд лигдэг ямар тамирчид ямар багууд орд юм бэ? Одоо яг шилэгдсэн л 21 аймагаас шилэгдэж гарч ирсэн хэдэн багийн хооронд өрсөлдөөн болд юм бэ? За ер нь дээдлиг бол яг 21 аймаг шилэгдэхээс илүү хуучин чигдэг байсан байна нөгөө оюутны лиг гэж явдаг байхгүй одоо ч явж байгаа. Тэндээс ер нь залуу тоглогчдыг багууд авдаг. Тэгээд мэдээж ер нь брэнд болсон хэдэн баг байдаг байхгүй юу нэг 5-6 баг заашгүй хасын үлгүүд за харагийн харцаг тэгэл танангард гээл өргөдөө ингээд энэ олон жил явцсан гэх юм уу тийм баг. Тэгээд яг жил болгоно нэг баг болгоос өөрөнгөөс спонсортой болохоор багууч нэмж ордог байхгүй. Зарим багийн нэр өөрчлөгдөн, тамирчны өөрчлөгдөн тэг мэтлээ явждаг байхгүй. Өнөөдөр үндсэн яг 3 удаа одоо хамгийн олон жил болж байгаа баг гэвэл ийм 3 баг л байдгийг. Энэ жилийн хувьд бол хаан бол хан гард гэдэг баг байгаа. Хас үлгүүд байгаа. Танан гард байгаа. Туургац тэгээд оюутны шгшөөгийн багаас бүрдсэн бас нэг залуу тамирчаас бүрдсэн баг. Хасын хөлгүүд гээл тэгэхээр хас банкных гэж юу. Тэгээ хас банкны хас хөлгүүд бас доктортоос олон жил явж байгаа. Ер нь дээдлэгт хэдэн баг өрсөлддөг вэ? Эрэгтэй эмэгтэй нийлээд эсвэл тусдаа ч юм уу. Эмэгтэй гэж бас. Эмэгтэй гэж баруун орж тий. Эмэгтэй лиг гэж явна. Эрэгтэй яг эрэгтэй лиг бол одоо нөгөө хоёр холбооны асуудал гэж одоо ер нь Сагсан бөмбөг гэлтгүй бүх спортууд дээр байгаад байна л та боддог гэсэн юм уу. Ер нь ингээ нэг өдөрлөгтэй байж болдгоо. Яг энэ тэгээд янз янзын юутай л байна л да. Учир шалтгаанууд их байдаг багтаа. Зарим нь бол бидний мэдхгүй янз янзын шалтгаанууд байна. Одоо яг мэдээж бол тэр удирдлагуудын төвшөнд ч юм уу те. Тиймэрхүү асуудал байна. Тэгээд яг тамирчид энийг бол шийдэхэд бол тамирчид өөрсдөө нэг талтай гарууд болон тэрийг шийдэж болох бах. Тэгээ одоогийн байдлаар бол хоёр холбоотой, хоёр газар, хоёр лиг ч юм уу Сагсны хоёр лиг явж байгаа. Түрний 21 аймгийн лигээс шалгарах биш яг хоёр тусдаа хоёр байгууллага хоёр газар лиг л явуулаад байгаа. Бас уу. Тийм шиг байна. Тэгэхдээ миний бодохоор бол бас тэмцээнүүд нь олон болоод тах шиг байна. Үгүй юу? Яг юу тоглолт олон болоод тэгэхээр Одоо нэг юу байна л да. Монголд нөгөө нэг одоо дээд маш олон төвчний тэмцээн болж байна л да. За оюутнууд гэл ажилчин залуучуудын лиг гэдэг Sprite League гэдэг болж байгаа тий. Тэгэнгუთ дээд төвчний гэхлээр одоо жоохон мэрэгжлийн тал руугаа явж байгаа төрлөөс 21 аймгийн лиг гэдэг одоо болж байгаа. Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо зохион байгуулж байгаа. Тэгээд дараагийнх нь манай дээд лиг баггүй. Тэгээд яг хоо түрүү жилийн хүртэл бол энэ дээд лигээс шалгарсан тамирч шгшөөгийн тамирчид болол явдаг. Олон улсын тэмцээнд очиж ордог. Одоо Жакартагийн Азийн наадам ч гэсэн энэ шгшөө багаас тэмцээнээс бүрдүүлэл ингээд баг нь явж идэг. Тэгээд
Энэ миний мэдж байгаагаар за би одоо лигт ороод нэг 12 жил болсон байна. Тэгээд 20 жилийн хугацаанд лиг дээдлигийн тэмцээн явсан байна л да. Тэгэхээр ер нь дунджаар одоо 12 баг орж исэн тохиолдолж байгаа дээдлигт. Бүр нэг хэдэн онд ч үлээд 4 баг орж исэн тохиолдол байгаа. Тэгээд 7-8 баг орж исэн тохиолдол. Ер нь дунджаар нэг Монголд бол яг ингээ бүх тамирт нийлээд ингээд өрсөлдөх юм бол нэг 7-оос 8 тэнцүү хүч тэнцүү өндөр түвшний яг дээд түвшний одоо яг энэ гоёр хүүхэд залуучууд гоёр тайлбарлахад одоо нэг ийм нэг цензур байхгүй болчих гээд байгаа. Мэргэжлийн түвшний тоглогчийн ялгаа байхгүй. Тэгэн гутаа яг бүгдийг ингээд адилхан болгох гол бас ингээд ер нь бол хөгжил сайн явж байна гэсэн үг юм биш үү? Спорт сайн бөмбөгийн спортын үс сонирхох тийм үү? Өсөлтөнтэй болохоор яг хөгж тиймэрхүү зүйл байгаа л та. Ер нь залуучууд сагсан бөмбөг одоо ингээд үндэсний шгшээ ер нь та нарын насны ер нь хамгийн доод дээд ангилал ер нь гэж юм байх одоо байхлах л та. Хамгийн бодоод 17-оос эхэлж байна ер нь бол. Тэгээ ер нь 16-7-оос тэр нь одоо насан туршидтын одоо юу гэдэг нь одоо лиг гэх юм уу тийм юм болно л да 16-7-оос. Хүүхдийн мэдээж өөрсдөө ур чадвар хичээл зүтгэлээс шалтгаалж байгаа юм л да. Түүнээс эдэж орж болно шүү дээ хүүхдээ. Тэр бол тэнд бол насны зарлал байхгүй. Ер нь бол одоо шинэ би хүүхдээ оруулъя. 8 настай 9 настай. Сагсчин болгоё. Гэл яавал би хаана авдаг. Жишээ нь тийм эсэх хчүүд бол аягүй их. Тэгэхээр би тамирын багштай хандсан. одоо хамгийн ойрхон их бол та надад хандж болох гэдэг л да. Би наадам центр дээр ер нь 8-аас дээш насны хүүхдүүд сагсан бөмбөг өөрийнхөө мэддэг чаддгаас ингээд заагаад. Ингээд миний бодлоор багасаа явуул арай л ондон болов уу гэж. Манайхан ч болохоор би бол ойлгоод байна. Бүгд мэрэгжлийн биш гэж байгаа шүү дээ. Мэрэгжлийн биш. Тэгэхээр энэ яах вэ гэнгүүт сонирхогч гэсэн үг шүү дээ. Сонирхогч ингээд тоглож байгаа л дээ. Найзуудаа заал авч байгаа л ингэж байгаа л арай би ч бас юм байна. Гихмэгийн ингэж байгаа л явж байгаа нэг арай багасаа явуул миний илүү үр дүнтэй байх. Илүү тийм. Ер нь дэлхийн дээр гэх юм бол жишг нэг 8-аас 10 наснаас эхлээд хүүхдүүдийг сагсан бөмбөг бэлдэж эхэлж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр нөө одоо мини сагсан бөмбөг гэдэг арай жижигхэн бөмбөгтэй арай намхан шийдтэй тэгэл эхлүүлэл тэрнээсээ ингээл дараагийнхаа шатанд яваал тэгэнгүүтээ 14-3-4-төгөөс эхлээл хүүхд биений хөгжилтэй анхаарч эхлээл тэгэл оюутан болонгуудаа дараагийн түвшинд очиад ингээл ташаачаа дахиад явдаг. Ер нь дэлхийн жишээ нэг тийм. Тийм баг. Бас бөмбөгний асуудал байна. Бөмбөг байна. Одоо бидний эд лагер цуслан дээр тоглодог энэ бөмбөг одоо та нарын тэмцээнд орж байгаа бөмбөг энэ хоёр бас ялгаатай юм шиг байна. Тэгээ бөмбөг бол одоо юм байна. Одоо нөгөө одоо ингээл маас бол яг бөмбөгийг нэг нийтлэгээ ойлголтоор л ойлгоод байна. Тэгэхэд одоо бидний тоглодог бөмбөг гэд нэг арьсмаар нүртэл нэг тэгвэл эмэгтэй одоо тамирчдын бөмбөгөөр арай жижиг арьсмаартай. Тийм үү. Тэгээ харахад бол нэг мэдээлэл бид нар ингээд заалан тоглолцоод ингээд яг баахан олон бөмбөг байхаар ингээд бариад авахаар арай жижиг байдаг. Энд харангуут нэг хэмжээг нь харахаар эмэгтэй бөмбөг байдаг. Ингээд яг заа ингээд өнхрөөд явж байгаа юм ингээд харахад бол нэг ялгалтаар байна. Тэгээд одоо тэр 3 эсрэг 3 гээд төрөлгөө ярихад бас тэдний бөмбөг бол бас арай ондоо материал болон арай жижиг гэх тэгэнгүүтээ бас нэг материал нь ч гэсэн өөр. Сүүлийн үед нь Монголын сагсан бөмбөг нилээдгүй маш хүчтэй хөгжөөд нь олон зүйлээс харагддаг. Тэгээ гадны легионеруудаас аягүй хэрдэм байлээ. Манай Монголын тамирчид бас гадагшаа легионер болж явж байгаа тохиолдлууд аягүй олон байна. Тэгэхээр та бүхэн тэр тухайгаас хуучлаач. Одоо гаднаас хүмүүс хэрэг ирж байна. Та дундаас бас сүүлийн үед явж байгаа тохиолдлууд байна уу? Хаашаа явсан бэ? Гадныхандаа тоглоход ямар байна? Ер нь манай Монголын сагс хизээ олимпийн наадамд орох вэ? Ер нь та бүхний харж байгаа. Энийг асууж ирсэн би бас. За ер нь одоо яг Монголд одоо нэг үе одоо легионер тамирчид те гадаад тамирчид маш ихээр ирдэг болсон. Одоо нэг баг гэхэд орож 2-оос 3 ч юм уу те. Тэгээд одоо ер нь Монгол жилдээ ингээд багуудын дундсаар яхад нэг 10-аас 15-аас 20 тоглогч ч юм уу ер нь ингээд жилдээ бол ирдэг болсон. Тэгээд үүнийгээ дагаад одоо сагсан бөмбөг үзэж байгаа сонирхчтой маань үзэх сонирхол илүү болж байна. Хүүхдүүд бас зүгээр ингээ Монгол тамирчдыг бас ингээл хараад үздэг байсан бол бас яг ингээд зургатаар гардаг ч юм уу бас НБА тоглож байсан тамирчид хүртэл Монголоос одоо ирэх үе байж ш. Тэгэхээр ингээд яг ингээд адилхан ингээд Аз тамирчдыг харснаас одоо тэр Америк тамирчдыг ингээд нүдээр үзээд өсөрж одоо тэрнийг үүж харяаж байгаа шидэж байгаа ингээд харахаар бас
өсрийн хүүхдүүдэд айгуу тийм гоё тийм зүгээр нэг ингээд юм үзсэн зургатаар хардаг хүмүүс нь баг энд ирсэн юм шиг харагдаад. Тэгээд Монгол тамирчид маань өөрсдөө гадагшаа тоглоно гэж яриад одоо санчрын маань одоо 2 жил илүү 3 жилийн өмнө Филиппин руу одоо өөрөө импорт тоглогч ороод Монголоос явсан. Тэгээд одоо энэ маань болохоор ингээд сагсан бөмбөгийн хөгжлийг айгуу сайн тодорхойлж байна л да. Ингээд одоо жил ирэх тусам ингээд эхнээсээ явж байна. Одоо сая Солонгос улсад манай Батбаяр гэдэг нэг хүүхд Солонгосын лигт тус одоо тоглож байна те. Тэгэхээр ингээд яг анхны гараанууд нь эхлээд одоо ингээд дараа олон ингээд хөгжөөл зам үүдүүд нэгдэл боломжууд нь илүү их болцоонд бүрдээл байгаа. Гадныхантай тоглоход ер нь ямар санагддаг вэ? Ер нь манай Монголын тамирчид нэг тийм юугаараа дутуу, юугаараа илүү юм шиг байна. Ер нь бол нуруул их дутдаг юм дөө. Гадшаа гараад байгаа. Ихтэй байх тийм. Ер нь нуруул их дутна. Тэгээд яг бие хүч бас. За тэгээд Европ тоглогч нартай тоглоход бол бие хүч бол айгүй тийм юу гэдэг. Тийм айгүй тийм хүчрэг хүмүүс байдаг тийм. Аз тоглохоос нэг хүч өөр. Тэгсэр нэр нь Аз доош тоглосон ч гэсэн Солонгос хятадтай харьцуулахаар чинь ерөөсөн нуруу дунд шөндөр мөндрөөрөө гэж бодоод үзэхээр чинь тэгэл бүр 10 cm дутуу. Тэгэхээр би бодхноо бол тэдний бас багаас нь сургацсан болов гэж. Тэн дээр нөгөө нэг яг яриад байгаас нөгөө мэрэгжлийн сонирхогч гэдэг ялгаа. Яг тийм ялгаа гараад ирж байна. Тэгвэл одоо жишээлбэл хятад ч юм уу Солонгос ч юм уу гэж тоглонгууд за нэгдүгээр нөгөө нэг нурууны асуудлыг санчил маань ярьлаа. Тэгэхээр тэн дээр юу гэхлээр нөгөө хүн амын тооноос шалтгаалаад тэдэн хүнд нэг тэдэн өндөр хүн төрнөө тиймэрхүү юм байгаа шүү дээ тийм. Янгол хятад тэр өндөр хүмүүсийг авчаад мэрэгжлийн болгоод багаас нь за чи сагсан бөмбөг тоглоно чи сагсан бөмбөөр амьдрын чамд усаас чамд хоол юмд юу гэдэг гэр орон бүх юм чиг нэр чи аваад өгөн зүг чи. Тэгээд тэр мондог тоглох юм бол нэг чи хятадын лиг тоглоно хятадын лигт ороход одоо нэг юу гэдэг сайн тамирчид нь жилдээ нэг тэр бөмбөг 10 төгрөг авдаг ч юм уу те. Тэр ингээд ямар ч амьдрал санаа зовхгүй тэгээд зүгээр нь спортоор мэрэгжил болгоод яг мэрэгжлийн сонирхол шилжүүлдэг. Анх төргөөс нь урдчлаад бүр аав ээж нь энэ хоёрын голоос хүүхдээ гаргана гэж хүртэл бэлдэж байгаа. Тэр нь бол ген өндөр энэ хоёроос нарийн зохион бол. Одоо аав нь одоо ийм чанар нараа сайн өндөр үгүй ээжийнхэн нөгөө талын харагдсан тий. Тэгэж гарч байна. Тэгээд одоо сонирхолтой хэлэхэд одоо бид нар чинь Монголын шигшээ одоо хамгийн өндөр нэг 2 м орчимтай тэмцээн сая ингээд Жакартад явж байхад хятадын эмэгтэй шигшээгийн тамирчид нь хамгийн өндөр нь хэд 2 м 5 автаас тийм эмэгтэй тамирчид дундад тамирчид нь биднээс өндөр ч юм уу тийм байхаар яг нөгөө хүн амын болон саксны хөгжил ингээд яг одоо хятад Монголын нөхцөл бол арай ингээд бүхмөр арай ондоо байна л да. Мэдээж тэр улсууд би бол ингээд өөрсдийг тамирчдыг ингээд сая Жакартагийн тэр юун дээр ингээд харж байхдаа өөрсдөө багыг дэмжиж байгаа бол тэгэхэд бол манайхан бол надад бол яаж тийг санагдав юм. Яс томтой юм шиг харагдав. Тэсэн л та. Ер маань тамирчд. Та өөрийн болохоор өөрөөсөө хараад байгаа байхгүй юу? Яг маахан ч нэг тийм монголчууд нэг төрөлхийн суур бертамерта гэдэг юм нэг тийм ойлголтуудтай дэс өөрсдөө мах гэдэг мах гэдэг яг тэр бол зөвхөн байгаа л баг зэргийн байгаа ч нийтлэг ойлголтоор ингээ бас харахаар гадагшаа ингээд явахаар ч тэр нөгөө фокус ч юм уу жижиг спортууд тэр нэрээ илэх нөлөөтэй байгаа. Саксны хувьд болохоор ингээд яхаар бас яг тэр бас арай хурд их хэрэгтэй шүү дээ. Тэр нэрээ өөр болчиход байгаа байхгүй. Гадны тамирчид баг бидрээс илүү хүчтэй ч юм уу тиймэрхүү. Яг нэг Япон солонгосууд нь бидэртэй арай өөр. Тэгвэл Ази одоо энэ Йордан ч юм уу Иран гэхээр бид нар ч одоо нөгөө нэг Азийн тамирчид гэсээр баг ястан тал руу болцохоор ингээд яг Европ том бие биетэй болоод. Надад нэг манай бөхчийн найз маань ярьдаг байсан л да. Дайгтай бөхчөө чөлөөт бүхэ. Тэгээ ярьж байхдаа ингээд Азийн аваар орж исэн юм. Тэгээ орохдоо ингээд Ираны бөхтэй таарсан юм байна л. Тэгээд Ираны бөхт анх л өөрхий тэгэл нэг анх тэмцээнд очил олон улсын тэмцээнд. Тэгээ Ираны бөхтэй таарад анхны тойрогт гисэн. Тэгэл тэгсэн чинь бүр ингээд төмөр байсан гинэ. Бүр биеийн төмөр байсан. Тэгээ бүх тэдний хөгжил мөгжил гэж бол амар. Тэгээд би тэр спортоо хийсэн гэж. Тэгээд дасгалжуулагч хийж байгаа л да одоо. Тэгэхээр бас энэ биеийн энэ хөгжил биш үү? Энийг та нар ер нь хэдэн цаг хийдэг юм бэ? Энэ одоо биеийн хүчний төмөр өргөх гэдэг. Бас эдгээр хориотой мэдэж уух. Энэ дэр бол ерөөс нэг яг нэг дахиад нөгөө юм руу орох гэдэг мэрэгжлийн гэдэг байхад яг нөгөө бид нар одоо гэдэг чинь бид нар өглөө
одоо 7 жил бид нэр цайм дуугаал ингээл юунда ажилдаа гараад яваад ингээл өдөрч ажиллая гээл орой ирэл амардаг шүү дээ. Яг одоо яг тэр тамирч мэрэгжлийн тамирч чинь болохоор бүгдээ 7 тусууд цагаа уугаад 8 бэлтгэлдээ ороод 230 минут хийгээд ороод амраад босорс өдрийн хоолоо идээд өдөөс хойш дахиж бэлтгэлээ хийгээд тэгээд амраад яг ингэж явж байгаа болохоор тэр яг тэр нэг цирклийнхаа дагуу хизэн төмрөө өрөх үү, хизэн бие өвчнөх юм хийх үү, хизэн одоо шидэлтэй хийх юм уу те. Хизэн тийм тэрийг хийх үү. Яг тэр бүр яг бүр нарийн болчих. Бараг шинжлэх ухаан болчихтой байхгүй юу? Тэр одоо спорт тэгэл өглөө босоод заа гол доолгуул явж байгаа юм шиг. Өглөө нөө ингээд хуцсан нүсүүдэл ингээд за гарыг гээл хоолоо марцаа за яг өдөөсөө идчихвэрээ гээл яг урд өдрийн шоутсан бол бүр балах нь. Тийм. Бүр зүйсэн юм болсон. Одоо харагдаж байгаа нэг тийм байхгүй. Одоо ингээд мэрэгжлийн спорт одоо топ спорт одоо жудо бокс гэж байна шүү дээ. Тэр яа амжилт гаргаад ирэхээр яг мэрэгжлийн болчиход байгаа байхгүй. Тийм. Яг олон улсын яг юу хэрэгтэй вэ те? Олон улсын дэлхийн тамирчид юу хэрэгжилж байна? Яаж бэлтгэл хийж байна? Яг тэрний жишгийн дагуу хийж байгаа болохоор тэр шиг амжилт гарах нь илүү байгаа байхгүй. Сэтгэл зүйн ер нь та нар бэлтгэл хэр хийдэг вэ? Би тэрийг ерөөсөө мартдаг байхгүй. Монгол болгохны 100 ирэх хэмээр Олимпийн алтан медаль Төвшинбаяр авраг маань орж байхад нөгөө нэг яг ингээд алтан медалийн төлөө барилдаан болох гэж байхад ингээд надад одоо юу ерөнхийлөгч шилжсэн ингээд 30 минут хөтэ зөвхөн барилдаанд анхаар ах нь байр авч өгнө. Ард асуудал битгий бодорсон бүх юм чинь зохицуулна гэдэг. Тэгээ тэр ингээд яг хэдийгээр ингээд нэг төрхөн зур ингээд тийм хуурсан юм шиг юм сэтгэлийн хүч өгж байгаа бол тэр маш их тийм хүч өгсөн гэж ер нь ингээд яг ярьдаг. Тэр үсэн мартагддаг байхгүй юу? Та бүхэн ялгаагүй л хүртэл голж байгаа, бас ихнэр хөвгтэй болж байгаа байх. Тэгэл ингээд санхүүгийн асуудлууд, бэлтгэлдээ анхаарах, ажиллаа хийх, хоббигоо хөгжүүлэх магадгүй нэгэ ингээд болох ингээд аюу тийм хэцүү байдаг болохоор үр зээлийн асуудал байна шүү дээ. Тэр бүхнийг яаж зохицуулж сэтгэл зүй ер нь бол эмчилгээ ч юм уу тийм сургалтууд ч юм уу ер нь авдаг уу? Аав л да. Тийм. Тийм сэтгэл зүйч эмч байх уу? Бага. Шигшиг Сасны багууд дээр нэг тийм сэтгэл зүйч одоо яг зохиол үе дээр дуудаж авчирдаг ч юм уу тиймэрхүү тохиолдол бол байгаа. Одоо л яг нөгөө Монгол нөгөө мэрэгжлийн болох гол яваад байгаа. Одоо тэгэл одоо шил би түрүү жил итүүгийн ерөөсөд гээд багт байсан. Итүүгийн их сургууль. Тэгэнгүүтээ тэн дээрээс тэг ингээд манай дасгал шгшөөгийн дасгалжуулагч баяр цогтойг дасгалжуулагч манай багийн дасгалжуулагч байсан л та. Тэр дасгалжуулагч маань яг мэрэгжлийн болох гол явж байгаа хөөх. За одоо бид нар ингээд юм нэг танхимтай видео үздэг. Тэгээ бүгдээрээ суугаад видеог үзэж тоглолтоо ярилцдаг. За тэгэл заалгаараа бэлтгэлээ хийдэг. Бэлтгэл тарангууд ийш очингуудаа сэтгэл зүйчд дуудчихна. Сэтгэл зүйч нь за баг гэж ямар ах хэвээр тийм ингээл бүх юм талаар яг философор нь ингээл ярьж байгаа. Тэгэл тэрнээс нь ойлгох юм ойлгож аваад тэгэл тиймэрхүү тестүүд аваад сэтгэл зүйчтэй ажилладаг. Одоо яг мэрэгжлийн болох гол ингээл нэг дараагийн шат руугаа ингээл явж байгаа. Тэгэнгүүтээ одоо та тэр ингээд биений хөгжил ярьсан тийм. Тэгэл одоо л бас ингээл бид нэр 90-ад оныг бодох юм бол байнгын бас нэг хувьдаа за одоо бид нар ч нэг юм мэрэгжлийн тамирчин болох гэж зорж байгаа юм чинь ингээд хувьдаа бэлтгэлээдэг, төмрөө өргөдөг тэгэл хувьдаа бэлтгэлээдэг тиймэрхүү бас дараагийн шат руу яваал. Одоо ер нь ингээл бас ингээд шаттаар ингээд дахиад явж байгаа. Бол ингээд тийм байна тийм. Өөр болоод байгаа. Та нар дараагийн аягүй хаттай байх юм шүү дээ. Та нарыг хамгийн гоё улс орын тавьж байгаа. Бидний үеийнхэн бол одоо хэн мэдэр байгаа юм биш үү өөр хий. Шарах уу? Шарваач арай бас дараагийн үедээ орчноо. Апа хийж байсан юм те. Баба эднэр биш үү. Өрөвдөлтөө тэгээд өргөө. Тэр саксофоны спорт бол хөгжил бол манайх бол ойрхон байгаа тий. Ер нь бол маш ойрхон байгаа. Ер нь саяны Азийн аврагыг үзэж яхад бол манайх надад бол нэг анзаарэгдсэн зүйл бол манайх нэг хожигчлаа гэхээр нэг жоохон болчт юм шүү. Тэрний сэтгэл зүй байна те. Яг тий. За тэр хожигдсан юм чинь ингээл бүгд залж байгаа нэг жоох удаан болоо шийдэлт. Тийм юу л анзаарагдаад идэв. Тэг чи юм үнийхийг харахаар ч зүгээр хэдэн 100-аар хожигдж ижил тэгэл араас гүгээл ах юм тэр бөмбөгний араас хөлснөө хожоол тэр би ингээл цаг руу ингээл нөгөө тоорогоо хялам хараал тэг тэр сэтгэл зүй ер нь бол ер нь яг тоглолтын процессыг яриад ер нь та бүхэд яа. Тэг ер нь би яг тэр Азийн аврагаас хамгийн ер нь ийм зөвөн баг нь хаанах юм баг байсан юм би ер нь. Японууд бол үнэхээр тасархай байсан бас юм гэхээр. Яг нөгөө Аз саний тэмцээн дээр гэлтгүй ер нь бид нар чи хөвчлэн нөгөө Аз дотроо л хөвчлэн тоглож байгаа юм чи. Яг хаа нэг бүр дэлхийн тийм юу оюутны том их наадам гэсэн нэг орох тохиолдол бол айгүй олон жилдээ 4 жилдээ нэг их тийм юм байгаа. Азийн тэмцээнүүд бол яг ингээд хөвчлэн ороод энэ тэгээ Зүүн Азийн аврах ч юм уу Азийн аврах урьдчилан шат Азийн наадам гэл Азийн тэмцээнд их болдог л да. Гэхдээ ер нь бол одоо маах дотооддоо нөгөө холбооны асуудлууд байгаа болохоор
нэг үе 3-4 жилийн өмнө бид нар аягүй их хатгашаад очроо тэмцээнээр их явдаг байсан л да. Одоо болохоор нөгөө тэр юу нэрээ жоохон багасаад бид нар чинь сая холбоотой эрүүлнээс болоод 14 онд Инчаны Азийн наадамд явснаас хойш яг Монгол улсын шигшээ 5 эсрэг 5 төрлөөр бол сая Жакартагийн Азийн наадам хүртэл 4 жил ерөөсөө нэг ч хатгашаа тэмцээнд явах байхгүй. Айгүй хатгаж байгаа юм шүү дээ. Тэгээд тийм болохоор яг хуу сая Жакарта дээр бол мэдээж нөгөө баг зэрэг тактикийн болон нөгөө зай холдоод бас яг хуу жоохон төсөөрсөн баг шүү дээ. Тийм л асуудууд гараад. Ол нэг Ази багуудтай тоглохгүй явж байгаа л тэгэл 4 жилийн дараа очоод бас тэрний өмнө бол бид нар чинь байнга л жилдээ нэг 3-4 удаа гадагшаа тэмцээнд явдаг. Яг тэр үед ингээ праймер гэдэг бэлтгэл нэг жигдэрсэн гэдэг шиг тийм. Бас ингэдэм юм шүү дээ. Маш их хугацаа алддаг юм байна. Чи та дахиад бас дахиад ингээл орны улсуудад тоглохоор ер нь юу яах вэ? Туршлага солилцохоос тий аав тэрнээс гадна тэдний бас нэг юм хулгайлах мэдэж явах тий ер нь гол юм болчиход байгаа. Тий. Нэг 4 жил одоо яваагүй гэж тий. Бид чинь одоо ингээл сагсч хөгжөөл ингээл бид нар хөгжөөл яваад бид газар тоглож бид нар хөгжиж штэ. Тэгээ дотроо ингээл тоглох юм бол гадны болж байгаа мэдэхгүй штэ. Тэр систем газар тоглосон бол бид нар хөгжөөд туршлага судалж байгаа штэ. Тэгээ 4 жил яваагүй гэж 14 тоглолцоод 4 жил тэдэртэйгээ Ази улсуудтай тоглоагүй гэхээр чинь юу ачиж байгаа юм бэ? Бид нар хөгжөөд бид нар хөгжөөл зогсож байгаа юм. Тэгэнгүүт нөө яг цуг ингэж дагаж хөгжиж явах хэрэгтэй юм чинь байхгүй болонгууд сая Жакартагийн Азийн наадамд тоглосон эвгүй л байл. Тэр бас нэг арай бас өөр шатнд очсон л байгаа юм. 4 жилийн өмнө одоо Солонгос нэг өөр системд тоглодог байсан бол 4 жилийн дараа харахад шал өөр болсон л байгаа юм. Тэгтээ сайн тогссон. Манайхан бол үнэхээр сайн тогссон шүү дээ. Би тэгтээ нэг юм анзаархад бол багийн тоглолт гэж нэг юм байна. Багийн тоглолт. Ерөөсөө л спорт чинь сагсан бөмбөгийн бол багийн тоглолт. Тэр багийн тоглолтыг ингээ харж яхад бол бас үнэхээр огшээж ийлээ. Тийм учраас та бүхэн чинь гоё л. Би одоо бүр огшсож юм ярьж чадхаа болчихлоо. Ер нь монголчуудын нөгөө багийн спортод амжилт гаргахгүй, ганцаарл спортод амжилт гаргана гэж их ярьдаг шээ. Та яг энэ бүхнийг нцааж өгсөн юм гайхалтай чадсан байхгүй үзүүлсэн гэж хэлэх гээд байна. Гэхдээ би бодож яг тэндээс нэг юм анзаарсан юм юу вэ гэнгүүт тэнд болохоор одоо жишээ нь хасын хүлгүүд гэдэг юм уу те тэр багийнх тэр чигээр очсон юм шиг надад тийм гоё халуун дулаан юм санагдчихсан. Яг гэвэл нэг бие биенийгээ нөгөө тэр чинь те дэмжээд яг тийм тоглолтын официйн тухай сонирхолтой зүйлээ ярьж байгаа ч. Гадагшаа тийм яг нөгөө тийм Монголдоо ч юм уу яг өөрийнх нь багаа ингээ хасуулуудыг дэмжиж байгаа гэдэг тийм мэдрэмж авч ирсэн үг бол тэр Инчаны Азийн наадам нөгөө Солонгост болсон байхгүй. Тэр чинь нөгөө Солонгост болохоор монголчууд амар ихтэй. Тэнд ер нь Инчонд Солонгост болсон бүх төрлийг ер нь монголчууд авих үзчихсэн. Тэгээд бид нар яг тэр ордон тоглоод ингээ очихс нөгөө монголчууд дүүрэн тэгээд альц багтаад байгуулсан бүр ингээ нөгөө сүртэй ингээ бүр монголчууд дүүрээд байсан чинь Солонгосоос бүр ингээ манайх тэр хаанахта Кувейттэй тоглосон чинь бодлохоор автобусаар бүр нөгөө нэгдлийн балиа шиг хэтэрхий хүчтэй ингээд юуны Кувейттэй тоглосон чинь нөгөө бага 10 жилийн сургалтыг ингээд авчир нэгдлийн бас дүүргэж тэгээс нэг балиа шиг тэнцэрзүүлж байгаа. Тэгээд Солонгостой нутгийн багтаа манайх тоглоход чинь бараг заалны бараг 70% тэгээд ялангуяа нөгөө Солонгостой тоглож байгаа тэгэхээр нөгөө бага бүх монголчууд аягүй хэрсэн те. Тэгээд бүр тэр чинь бүр ингээд Монголд байгаа юм шиг бүр Солонгос гайхаад байсан шүү дээ. Ямар гайхаад юу Монгол тоглож байгаа юм гэж бодсон байна. Тэгэхээр хөгжийн гүйлгчид бол маш чухал те. Заалан суугаад тэр чинь Таас зайраа хүч бол тэгээд яг их орнод тоглож байгаа юм шиг Солонгос үл гайхаад юм шиг. Бид нар Монгол тоглоод байгаа юм байр зарим ингээ гайхаад ингээ эргэн дөрөнд хараад байгаа юм шиг. Битүү монголчууд байгаа юм. Тэр үед айгүй гоё дурсамжтай бас тэгээд нөгөө ер нь нэг балиашгийн дэмжигчдийн хүч гэдэг чинь бол бас тамирчид хамгийн чухал юм байгаа шүү. Яг юунэд бол огшоол одоо тэр чинь зүгээр ингээ зааланд одоо бэлтгэл хийгээд ингээ гүйж харахад яг ингээл би жоохон хүндрээд байгаа юм шиг ингээл одоо тохоц мохгүй үсрэхэд ч юм уу ингээл жоохон эвгүй байж байгаа л яг ингээл тоглолтод ингээл халуугаар амсгал дунд оронгууд чинь ингээл хамаг юм хөнгөрөөл бүр ингээл одоо нөгөө морь цороор одоо ингээл нэг дүүхэлтэй наадам төхөөл гэгэлцээд байгаа юм шиг байна. Тэг хүний сэтгэл гэж юм хүчтэй байгаа шүү тий. Хамтран тоглогчид бас их маш их чухал гэдэг байна. Ер нь та нар ингээд хамтдаа нэг баг болж хэдэн жил тоглож байгаа эсвэл хамтдаа тоглодгоо ч ерөөдөө нэг мэдээд дүр хэр удаан болж байгаа вэ? Хамтран тоглогчдын тухаас ярьж өгвөл.
Эдэд бол одоо би нэг мэдээд бас анх баг сагсаал танилцсахгүй дуурчаас хүүхд байгаасаа. Яг нэг танд түрүү ярьсан нэг годомж нөө тоглолтгүй гэдэг шиг яг годомж бид нар тоглоод явж байгаа л би нэг юм мэдээ. Тэгээд 10 жилд ороод 10 жилийн ерөнхий болсон сургуулиудын тэмцээнүүдээр ингээд тэгэл оюутан болоод тэгэл одоо бид гурав чинь битээр нэг баг болоод 2 3 4 жил ингээд гуруулаа болоод 2 3 жил тоглож ирсэн. Тэгээ нэг нэгээр яаж бас янз янз л үргэлжлээ шгшээ тоглохоор гэрээнээс авахгүй багуудаа хийсэн гэрээч гэдэг юм уу тэгэл тэрнээс хамаараад цуг тоглох үе байна тус тусдаа тоглох үе ч юм уу зөндөл орцлоо яг ер нь бол амьдрал дээр бид гурав угаасаа байн уулздаг нэг найзууд тэгэл яг тоглосон ч тус тусдаа байсан ч оройн уулздаг тэгэл ер нь байн л цуг авчдаг Нэнийг бол өрсөлдөж шиг харддаг юм шүү дээ. Талбар хэрэлдэн зоолсон яс үгүй дээ. Яг үгүй. Тактик асуудал байгаа. Хоорондоо сэнцээр өдөр чинь ингээл яг нөгөө түрүүцэлгээл одоо итүүн хас хоёр авраган талаа ингээл таархавшаа финал дээр зүрхдэг таарахгүй хожигдсан хасагдана гэдэг. Тэгсэн бид нар чинь бараг л хоорондоо уулзсан. Уцаа батмусаар ярьсан. Бараг яриа залгаж бараг авахгүй ч. Гүрэж үрээгээд. Чухал болж байгаас талбай дээр тэгэл гараад дайсан болон талбайдаа тэмцээнд дууслаа. Чи наваад тэгсэн шүү гэл энийгэл өнгөрөөл ингээл тэгээ цог хоорондоо юм яриад тэгэл яг тэгэл маргааш нь тоглолт чухал тоглолттой эднийхтэй манай одоо энэ хоёр хасын үлгэр байсан түрүү жил би итүүгийн ирсүүд байсан. Би яг мөнгө хоорондоо үзэж байгаа хгүй. Тэгэн гот маа дахалжуул хэлж байгаа хгүй. Нэг тоглолтод би муу тоглож гараад ирсэн чинь чи маа дахалжуул намайг хурцлж байна л да. Чи өстө арчаагүй. Юу надаа гэл. Яасан гэсэн чи. Та энэ хоёр найз насаар дарлуулаар заяа. Насаар дарлуулаар заяа. Тэгэл би гэртээ бодчихвол за тэгж байв тийм байжлахгүй гэл. Оройн ямар ч тохиолдол болоод бэлгүүн надрын заалгаад. Ацаахгүй. За цахад бааснаас тавьчаад тэгээ маргааш нь тоглолтод очиод маа тоглоод манай хожигддаг байхгүй. Тэнгуута тэрнийх нь оройн би буцаага заалаа. Тэгээ нэг тиймэрхүү юм болоод. Бэлгүүн ацаахгүй. Тактик найзууд юу ч гэсэн тэгээд яг бас багийн юмнууд одоо тактик юмнууд байгаа юм чи. Танах одоо тим легоноор авчирж байгаа юм уу гэвэл гүүштэйгээ худлаа яриач юм уу. Тэгээд ер нь ингээд танах яаж игээд нэгнээс амиг яриад жоохон төөрүүлээд ярьчин. Тэгээд гоё ер нь хөвчлөө гоё юм их болно гэдэг. Бэртэл гэмтэл. Энэ бол бас Авшиунаас хамгийн том дайсан баха. хамгийн том дайсан аль болохоор энэс зайлс хийдэг тэ таксчуунд бол хамгийн түрүүнд тулгардаг юм бол бидний надад тохиолж исэн бол энэ тулах. Энэ тултаасаагч тоглож Хамгийн байсан. зүггүй бас лагер дэ шиднэ нуусаа. Багш нарынхаа юм тэрнээс бид ч хориотой байд юм. Тэгэхээр энэ бол хамгийн анхны юм. Гар тоглох бол энэ хөдлөө. тэгж байгаа үг хэлж болдгоо мод тогшдог гэдэг. Миний хувьд бол ямар ч сан тэ нэг бүр ингээд шууд ингээд амжилтанд шууд нөлөөлчихөр нөх хүнд бэртэл авч байгаагүй ямарсан. Яг хөө жижиг бэртлүүд одоо шагаа дайлыг гიშгээл тэр нэг 14 20 оноод нэг сар ч юм уу болоод идэхгээл Тэр бас хэцүү юм шүү дээ. тийм тэгэл явж исэн бэртлүүд байж лээсэн. 2 сар марч болно дөө. Тийм, Яг нэг бас хүн хөнгөнөөс болж шалтгаалаад. Тийм. Бас сэтгэл зүйл амар ундаг юм да. Ер нь бол байс ер нь энэ бэртэл хэмплээс зайлс хийх л Тийм хамгаалдаг Тийм болохоор нэг юм одоо юу гэдэг нь спортоо шинжлэх тэр яг тэрийг сайн судалсан юм шиг байна. бас тэрийг сэргийлэх одоо юу гэдэг хамгаалт зүгх те одоо шагаагаа боох одоо тэп мэбгээд одоо шагаа гიშгээс хамгаалдаг одоо тийм боолтууд байна шүү дээ. Бүх залуучууд гэж хэлэхэд ер нь бол нэг тиймэрхүү байгаа байхгүй. Мэдээж бэртэл гэмтлэг бол яач ч ягаад үнэхээр ингээд гэмтэх яг одоо нэгэн тааруул ямар ч авралгүй л байгаа байхгүй. Гэхдээ мэдээж тэрнээс бас тодорхой хэмжээний өөрчлөлт сэргийлээ тий одоо шинэ энэ арын шүрмэс одоо дээр үеийн сагчдад бол энэ арын шүрмэс тасрах гээл тийм юм айгүйх байдаг гэсэн чинь одоо энэ тамирчид бол бас ч гэж гайгүй ер нь бүгд нэг сонголттой байдаг өөрсдөө дор дороо фитнесээр хичээлээд жоохон тодорхой хэмжээний хэрэгэлдэг тий ууж идэх юмудаас анхаардаг ер нь бас нэг иймэрхүү юм болохгүй за шөнө өрөө цорыг хоол идэхгүй гэдэг юм хүмүүсээс жоохон тооцдог нэг бас арай учиртай болсон. Гэхдээ яг үнэхээр ингээд бэртэл гэмтэл ингээд яг нэгцэн тааруулаад ямар ч боломжгүй байна. Тэгэхээр яг тодорхой хэмжээний бол тэрийг үрдсэн сэргийлээд өөрсдөө жоохон бие тордоод явал бас мэдээж зайлсхийх боломжтой. Одоогийн Монголын залуучууд бол биш өндөр болохыг би ч жоохон багтаа ч их мөрөөддөг байсан. Тэгээд мөрөөдөл мэж биелсэнгүй. Ягаад гэвэл сакс тогдоогүй байсан. Тийм учраас ер нь хүүхдийн яг өсөлтөнд сакс бол зайлшгүй нөлөөлдөг гэж боддог би. Өсвөрийн залуучуудад бол тийм миний дүндэр гоё
юу өрөөл ч юм уу юу ч юм нэг гоё үг гэлээч. Юу гэдэм бэ? Хандаж нэг гоё өндөр болохын тулд ингэдэж шүү гэдэг нэг спорт гэдэг бол тий спорт гэдгийг бол хүн өдөр тутамдаа спортоор хичээлж ирүүл байна шүү дээ. Энэ асуултыг яг ер нь бид нар нөгөө сакс тоглолтоо жоохон өндөр болоос тэр байнга л хүмүүс асуудаг. Яаж өндөр болох сакс тоглол өндөр болчихсон гэдэг юм. Яг тэр талаас аягүй их асуудаг. А мэдээж яг ингээл бид нартай адилхан ингээл цог багасаа тоглоод байсан хүмүүс байгаа нэ бас өсдөөч хүмүүс байна л да. Энэ юуныхаа байдаг шүү дээ. Энэ юуныхаа нөгөө гений л асуудал байлгүй дээ. Ген бас нөлөөлдөг юм уу? Гэхдээ яг нөгөө яг юу бол аягүй их нөлөөлж байгаа л да. Мэдээж сакс тоглоод гүйж хараад атлетик чанар ингээд сууна гэдэг чинь мэдээж хүний бие задраад хэлэх юм байна л да. А үнэхээр бас тэр генээс болдго юм уу өсдгүү тохиолдол байгаа. Яг тэрийг нөгөө зөв ойлгоод яахгүй яг сакс тоглохоор бас ингээл өсөөд өндөр болцдог гэдэг. Гэхдээ мэдээж үр дүн бол байгаа. Тэгээд байнгын гүйж хараад чинь гэдэг чинь тэгээд энэ хүний бие бол задраад. Тэгээ нөө юу яаж байгаа юм л да. За нэгдүгээр гений асуудал болчихж байгаа юм те. А гэхдээ би болохоор өөрийнхөө хувьд ярих юм манай аав ээж өөрөө миний мөрний доогоор хойлож ичг. Тийм. Хойлож ичг. За тэгээд би болохоор маа би нэг төрөнгүүтээ нэг настад Орос яваад тэгээд 5 настад ирсэн бохоо Орос university явж байгаа. А тэгэнгүүтээ манай аав болохоор намайг өндөр болгоно л өөрөө нам хүн болох намайг өндөр болгоно гэдэг өдөр болгоныг халбаа загснаа бас өгдөг байсан л гэдэг байхгүй. Тэгэл нөгөө нэг Оросд нөгөө шимт хичээлтэй хоол моолн айгуу сайн байдаг. Тийм байсаар болохоор өссөн гэж ярьдээ. А тэгээ би сүүлийн үед нөгөө нэг хүүхдүүдтэй ажиллаад ирэнгүүт хүүхдүүд гэж байгаа байхгүй. Тэгээ би багшаа өндөр болгоно яаж өндөр болох вэ гэж ирдэг. Тэгэл би за зүгээр л эхний ээлжинд бол өөрийнхөө толгойд байгаагаар л ингэж хариулдаг. Тэгэл дараа нь за нэг судлах хэрэгтэй юм гээд. Тэгээ ямар очтой яа дээд ингэ гэсэн чинь за өсвөр насны хүүхдүүд нэг за жилдээ ингээд тогтцсон тэдэн сажмаар 5-аас 7 ч гэдэг юм уу тийм сажмаар өсөх ёстой байдаг гэдэг гээд ингээд ерөнхий юм байна л да. А тэгмээд монголчууд тэрэндээ өсөж чадахгүй байгаа гэдэг байгаа юм. Яасан бэ гэсэн чинь монголчууд кальц болон Д витамины дутагдaltaй байдаг гинэ. А Д витамины дутагдaltaй яагаад байдаг вэ гэсэн чинь Д витаминыг нарнаас авдаг те. Тэгмээд монголчууд нарнаас Д витаминыг яг нар Д витамины хамгийн сайн өөх сар нь гэсэн чинь 4 сар 11 сар гэж байгаа юм. 4 сар 11 сар хизээч монголчууд өсгөн байж чадахгүй. Тэгмээд Д витамины дутагдaltaй. Ер нь Монгол бүр ихэнх хүн бүр ер нь нэлээд хөтлөө. Бид нар би ингээд эхний хасаар очиод Д витамины шинжилгээ өглөө л дөө. Минийх ингээд ихэр дутагдaltaй нь яаж нээж гэсэн чинь минийх бол бараг 60% дутагдaltaй гарч ирж байгаа байхгүй. Тэнгууд Д витамины дутагдлаас Д витамин болон кальцийн дутагдлаас болоод яг нэг өсвөр насны хүүхэд өөрийнхөө өсөх ёстой 5-аас 7 ч гэдэг юм уу 5-10 см хэмжээнд өсч чаддаг. Аа тэнгууд нэг Европ болчингууд ингээд ер нь л хүмүүс нь өндөр юм өсгөлөн байдаг те. Тэгээд тэд нар бол нэг миний бодлоор нэгдүгээр тоолт хичээлээсээ болно. Хоёрдугаарт нөгөө нэг тэр кальц, Д витамин хангалттай нарнаас авчдаг ингээ явдаг тий. Энэ яг үнэн шүү. Манай нэг танил ахын 3 хүүхэд нь нэг нь Монгол төрсөн, нэг нь Лондонд төрсөн, нэг нь болохоор Герман төрсөн байдаг байхгүй юу? Монгол төрсөн хамгийн намхан. Ээж аваа хоёр нь яг ижлэх нэг ээж аваас л төрж байгаа шүү дээ. Монгол төрсөн хамгийн намхан. Герман, Лондон төрсөд амар өндөр юм өсөглөнтэй. Лондон төрсөн жоохон тарган гэж байгаа. Герман төрсөн амар өндөр юм ингээд. Яг нэг тийм улсын тийм онцлог идэж ууж байгаа агаар салхи бүх юмтай холбоотой байт юм байлээ. Тэр өстой үнэ. Би сагчд орно гэхээр нь бас та бүхнээс готлруу хамгийн харлаа. Ямар пүүцтэй ирэх бол гэж зүгээр ингээл готлоо ирсэн байна. Тэр нь та нар пүүсийг цоглоодох хэрэгтэй. Ерөн сүүлийн үед одоо ямар пүүц айгүйх тийм баяр л хэрэгцээтэй байна. За бид нар ч нэг тийм цуглуулах гэсэн илүү өөртөө өвтөх юм. Тоглолт нь нэг хөлн хамгаал өвтөх юм. Сахсны пүүзнэл өмсдөг. Тэгэл тухайд шин загварын хамгийн одоо нэг сахсан зөрүүлсэн ямар пүүз гарч ийн тэрийг л сонирхож байгаа. Түүнээс нэг хүмүүс нь хуучны пүүз мөн цуглуулдаг гэсэн. Дээр байр наахын махнаш ингээл пүүз. Яг бол тийм сонирхдаг хүмүүс байдаг л баг. Бид нар бол Хөөхт авсан бид нар хөөхт авсан анх бид дөнгөж лигмэгт орж байгаа орох гэсэн юм уу? Яг нэг 10 жил төгсөөд их сургууль орох юм ярьсан нөгөө хамгийн одоо хоор моор гоё пүүз хүмүүс байдаг шүү дээ. Хөл дэвтэхэн гэдэг гангах гэдэг байгаа байхгүй. Тэр заал маал дотор өмсөд харуулах гэдэг юм одоо тэгээд тэр гойдлоо айгүйх бодож яадаг гэсэн. Тэр одоо тэр пүүзийг харахаарсан тэр ямар саксны пүүз баг биш байгаа байхгүй. Зүгээр юм нэг юм гадуур өмсдөг тийм пүүз. Тэгээд одоо нөгөө нэг мэрэгжлийн болох гол мэрэгжлийн болохоор чи бид нар ажиллаа хийж байгаа юм чи багаж хэрэгслэх гээл одоо нөгөө пүүза багаж хэрэгслэх гээл харцдаг болсон байхгүй. Тэгээ хамгийн тий эвтэйх одоо нэг можоо байх юм бол гоё эвтэйх алхаараа хадтна. Бид нар эвтэйхэн пүүзээд өмснө. А бусдаар нэг гоё манганд болно шүү. Эвтэйхэн одоо зуралт сайтай ч гэдэг юм уу. Хөдөл мөдлөнд ингээд зөөлхөн уултаач байд юм уу те. Газ шагаамаа хамгаалсан байдаг уу тий. Манайх одоо энэ одоо багуудын
хувцснууд биш үү? Хаана захиалгаар хийлэгдв. Тийм одоо Монголд ер нь одоо бас нэлээд тэр талын бизнесүүд ер нь бас нэлээд хөгжөөд Одоо хөгжиж нэлээд хөгжсөн шүү тий. Одоо Монголд одоо Монголын үндэсний сагсан мөнгөний холбоо гэдэг байгууллага байна л да. Тэгээд яг би сайн мэдэхгүй. Гэхдээ ямарсан нэг тулга гэдэг ерөнхий нарийн бичгийн дараа байдаг. Тэгээд яриа өгж явахдаа хэлсэн байлээ л да. Бараг одоо үндэсний сагсан мөнгөний холбоонд хараад л та дээд дунд мунд төвшний бараг л нэг 1000 хэдэн зуун тамирчин бараг 300 400 тийм 100 3 бараг 200 хэдэн багц гэлүү байдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт тоглодог шүү дээ. Идэвхтэй тоглодог. Тэнд оролцдог. Одоо ч нөгөө 30 одоо шинэ бидрээс дээш тахад 30 нэмэх. Ингээд доороос эхэлнэ л дээ. Өсвөрийн хүүхдүүдээс эхэлж байгаа байхгүй. Өсвөрийн ингээд юу 12, 14, 14, 16 тий. За тэгэл явангуудаа оюутан тэгэнгуудаа дунд яг нэг эд үзэж байгаа залуучууд болол тэгэл тэрнийхээ дээшээ одоо мэрэгжлийнх нь болол тэгэл дээшээ 30 нэмэх гээл мастер гээл 40-оос дээшээ гээл ингээд найзуудлаа гээл ингээд явсаар байгаа л насны зар байхгүй юм шүү. тий тэгэл ингээд насны заруулаад нэг нэгтэй тий Яг одоо мэрэгжлийн биш гэсэн нөгөө найз доктороо ингээд одоо нөгөө ажиллаж байгаа ангийнхан ч гэдэг юм уу те хагасаа бүсэндээ маа ажлын цаг дуусны дараа уулзаж тоглодог тийм өөрөөсөө хоорондоо лиг нэг зохиодог. Тэгээд ер нь тийм айгүй их тий. Тэнгуүч битээр одоо тэмцээнд орохоор болох юм бол битээр өмнөх 4 жил өмнөсөн хувцас энэ жил дахиад өмсөд очихгүй нь ойлгомжтой. Тэнгуү дахиад очиод нэг хувцас аавна. Тэнгуү л тэр хувцас чинь дахиад өөрсөндөө таалагдсан гоё нэг тэмцээнд орж байгаа юм чи FT хувцас хийх яваад. Тэнгуү тэр талын ер нь тийм үйлдвэрүүд яг тэр спорт яг саксуу чиглэсэн сакс волейбол чиглэсэн тийм айгүй их болж байгаа одоо. Ер нь нэлээд сайн жижиг дунд үйлдвэр бол байна тий. Ер нь бол тэрнлөө нэлээд явж байгаа байгууллагууд. яг одоо нэг 2 3 тийм сайн хийдэг байгууллагууд байгаад гэсэн юм. Одоо яг нэг нь монопол болоод айгүй сайн болол тэгэл тэгээд тэрийг дагаад бүгд залыг батлах гал. Тийм бас юутайгаа адилхан бус юмтай адилхан бас чанартай чанаргүй гэж бас гаргаад ах шүү. Тий. Ер нь Бол сайн нэмтэй салхин би дэвтэйхэн одоо нэг ингээд ийм маг хүмүүс ч гоо ингэнгүүт энэ ч ингээд таахгүй тэгээд томдоод байхгүй тэгээд яг өөрийнх нь биеэ ярьсмаар тааруулаад тэг хөдөлсөн ч биеийн дэвтэйхэн хөлсийн шингээждэг ч юм уу те. Одоо жишээ санчиргээ бичээстэй мак байлаа. Энэ макийг чамаас хэмжээ авах уу? Яг л аваад. Одоо шорт моо бүгд хийслээ. Халаалтай пүүз бол өөртөө таарсан. Пүүз өөртөө таарсан тий. Одоо нэг үе одоо юм өвдсөн болохоор тэгээд гадшаа маршаа захиалал яг Гол байхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол саксаас гадна та нар өөр ямар спорт сонирхдаг вэ? Өөдгөл. Сачир кибер спорт. Ер нь бид гурвч кибер спортоор явах байсан. Саксаар тогтоог бол гэдэг. Манай бэлгүүн болохоор шүлээд мөхөр явах байсан. Багасаа мөхөр явсан. Тэгээд нэлээ атлетик тэр өндөр байсан болоос тэр тэгээд очиж нэг хүүхд дугаас бүхий зэгслэж байдаг шүү дээ. Тийм яг саксын сагсмын ордон дээр явъя гэхээр одоо их шиг одоо ингээд жишээ нэхэд санчир бид нар ч хүүхдийн сакс ажиллаж байсан мөнгө төвшин одоо ингээд тууштай ажиллуулаад явж байна те. Одоо баг лигийн баг болгонд ороо баг хүүхдийн сакстай ингээд амар олон хүүхдийн саксууд амар их болчиход байна л да. Бидний үед баг тэгэл юм олдохгүй спортын орон дээр саксанд явъя гэдээ ирэхээр ойлгохтой юм байхгүй. Тэгээд цуг ирсэн найзууд бүхэн сакс руу орчихоор тэгээд ганцаар болтгүй. Орцдог юм уу темирхүүл байсан ш. Тэгээд яг хоо ер нь нэг 7-8 дараа ингээс айлц өндөр болоод иргээл саксаа гол явсан. хөгжилтэй. Ер нь бол бид эвний ажиллага ингээд дуусах тийшээ хандж байна. Гэхдээ одоо ингээд дээдлийг болно гэж байна. Та бүхэн манаас тусдаа тоглох юм байна те. Ер нь манай одоо нөгөө нэг хүмүүс ярьдаг штэ. Тэр аймгийн хүүхдүүд ер нь тэрэндээс энэ аймгийн хүүхдүүд тэрэндээс гэдэг шиг ер нь саксныхын авьяастай одоо тийм мундаг одоо саксчд ер нь нэг хотоос төрж гэнэ хаанаас төрж гэнэ. Орон нутгаас төрөх үү? Үний багшаас төрөндөө. Энэ тэндээс ингээд одоо янз бүрийн аймгаас ирэл тэгэл нэг багштай ашил тэр багшаас л ер нь төгсөж байгаа байхгүй. Одоо тэрийг өсрөө үед ч одоо яг бидний үед тэгээд орон нутгаас ингээд харьцуулахад одоо Дархан, Дорногов, Эрдэнэт ч юм уу те. Энэ аймагуудаас айгүй сайн. Одоо хотоос гээд одоо 1-р сургууль 23, Дагнуур дүүрэг ч юм уу те. 5 тэр яг бидний үед гайгүй байсан. Яг тийм. Тэгэл одоо нэг 2 хэрэг. 2-аас нэг сайн биш. 2 хэрэг. Тэгээ уусаал ерөөсөө тэр юу л байгаа юм л да. Үй үерэ хэсэг солигдоод мэрэгчлэн
Загсны мөрийг байгаа газар багшаас шууд. Одоо тэгвэл Дархангийн гууд 90-ад он 2000 оны ихэр лиг тоглодог гэсэн Гүр Жобгийн багш Дарханд очивол хүүхдүүдийг за өөрөө сагсчин дээдлигийн тамирчин болоод дуусаад коридорын талаар очихоор сагсчин ийм гэдэг тэр хүүхдээс хамаагүй илүү мэдлэг боловсролтой очоод тэр хүүхдүүдийг бэлдээл Эрдэнэтгийн гууд Жонни багш гээл бас дээдлиг тоглож байсан. Тий, Жонни багш нэр юм. Тий. Тэгэл Дорногоогийн гууд Инкватор багш гээл бас өөрөө дээдлиг тоглож байсан. Тэгэл энэ хүмүүс ч очоод өөрөө тэр аймгийн хүмүүс тэгэл өөрөө тэр тоглоод дууссан. Тэгээд очиод хүүхдүүдээ за одоо би нутгийнхаа хүүхдүүдээ гаргаа. Яг багшаас яг аймагтаа бас нэг чухал биш гэж би бол боддог. Тэгэл тэд нар чинь оюутан болол нэг Дархны шигшээгийн 10 хүүхдүүдээ нэг 2-2-оор ч юм уу 1-1-ээр ч юм уу ингээл өөр сургууль руу орж байгаа хэрэг. Тэнгууд дахиад сургуулийнхын дасгалжуулагчаас шалтгаалаад одоо манай худалдаа үйлдвэрийн сургуулийн цэвэр багш нар битээр ингээд анх нэг төр курсд очиж байсан. Тэгээд битэрийг шавнад очиж. Тэнгууд битэрийг очиж хахад яг битэрийн дээдлийн үе гэдэг одоо мөнх бол зөвхөн битэрээс нэг 3 ах нар 2 дээдлийн курсын ах нар байдаг байсан байхгүй. Тэгэл тэдрийг ингээл хараад ингэсэн чинь ингээл өмнө говьас мөнх болт архангаагаас цэвэрлээ Эрдэнтээс Баяран Магна Ананд гэл ингээл тал талаас ингээл нээлсэн хүмүүс байгаа байхгүй. Тэгэл цэвэр багш тэдрийг ингээл бэлтгэл хийлгээл ингээл нэг 3 жил болгоол за одоо ингээд бүгдээрээ 2 сонголт байгаа. Тэр тухайд ийм байсан л дээдлигт орох уу оюутанда дээдлигээс доод бус тэмцээнд тоглох уу гэдэг. Дээдлигийн тамирчин бус тэмцээнд ордог. Тийм тэгсэн чинь цэвэр багш шууд за энэ жилдээ бүгдээрээ доотын тэмцээнд бүгдийг дөрүүлнэ гэл ороод тэр тал талаас ирсэн яг үнэндээ л гэсэн сайн сагсчин хүүхдүүд байгаагүй өсөр. Тэгэл тал талаас ирсэн хүүхдүүдийг аваад бэлдээл 3 жил бэлдээл бүх тэмцээнд орж төрүүлээл. Дараачлан шууд 4-р курстаа болгонгууд нь дээдлэг рүү авч ороод дээдлэг рүү шууд ихний анхны орсон жилдээ оюутнуудаараа ороод лигийн мөнгө медаль зэдэл авчихсан. Авгуудад тоглож моглоод ингэж явж байсан. Тэгээд яг багшаас шалтгаалаад. Мундаг үнтэй. Тасгалжуулагч багш. Тийм хамгийн гол тийм. Энэ айгуу гоё үнтэй багшаас төрнө гэдэг тийм. Өстой гоё. Урлагч гэсэн яг адилхан л да багшаас төрнө. Ер нь хин анх яаж юуг тавьсан. Тэрээрэл дуу хоорын үлгийн нутаг ховд мовд гэлдэг. Ингээ яг гэхдээ тэр яг бууштай хөвгтгүүд байж магадгүй таны яриад нэг скватераа дуу хурдтай байдаг тийм бас байгаа. Биднэрт бол ингээ анзаардаг юм болохоор Доронт шүү дээ. Доронт аймгийнхан Доронт аймгийн бүх дуучид нь бүр цаанаас яг тал газараа тэгж гоё дуулаад тэгж уг нь бол дунд говь баймаар байгааз. Дунд говь дуу хоорын нутаг дунд говь гэдэг шин. Тэгэнгүүт үгүй байдаг байхгүй. Би ингээ анзаарангууд Доронтын л бас тэгэл том талтай тий. Ой, тийм амар. Тэнтэй сагсан дээр тийм болохоос яг бүх мөх бол яг нөгөө нутаг басмасаараа бас тэр байх шиг байна. Сагсаал яг тэгс нөгөө яг аймагаараас гэдэг нутаг нутгаараа гэх нь баг болохоор ингээл садаас би бас нэг юм асуух марч. Бүр гарцааг бүр гүүмэр бүр ядрах тийм тохиолдол байдгүй. Шадарч ирсэн намайг суулгачаасаа гэсэн тийм юу одоо талбай дээр гарч ирсэн. Гарнаа. Тэр бол гар. Бэлтгэл дээр хамгийн их тохиолдсон доо. Тэгээ маа цэвэр болгоч мөн гэдэг гэсэн. Чи нөгөө нэг хүн ингээд өөрөө өөртөө тэмцээл ингээд өөрөөрөө яална гэж бэлтгэл хийж байгаа л. Тэгээ нөгөө нэг ингээд яг одоо ингээд би баг өгөх юм байна гэдэг эцсийн амьсгал дээр очиж байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг тийм үе байдаг гинэ. Би мэдхгүй одоо сая өөрийгөө очиж гэдгийг мэдэхгүй. Гэхдээ ямар ч амар их ингээд хэцүү байгаад бүр ингээд туйлж ирсэн үед байгаа л да. Тэгэнгүүт цэвэр багш маань нэг дийлхэлдэг гэсэн. Яг тэр сүүл дээр очиж. Тэгээ тэрийг давчих юм бол бүх юм амархан санаад. Юу энэ бэлтгэл асуудалгүй зүгээр. Эн чи ингээд хийчихдээ штэ гэж ингээд хийдэг болдог. Тэгээ мэдгүй тэр үе дээр очиж исэн юм уу очиагүй би. Манай бэлгүүн бол тэр үе дээр маш олон удаа. Манай бэлгүүн чинь Солонгост олон жил цагс тоглоод бэлтгэл хийж исэн. Оюутны багт байсан. Тэгээ Солонгосын багч нь бол нөгөө амар гэдэг. Сэргэж хагас сэргэжтэй. Тэгэл ерөөсө өдрийн 4 бэлтгэл хийгээл өглөө 7 цагт кож босгоод орой 11 цаг дугцаа нураагаад унтуулдаг. За яг бид нөгөө энд анх пак гэд манай Солонгос багш байдаг гэсэн. Бидрийг энд анх ингээд шгшаа ингээд ер нь бидрийг ингээд анх шгшааг анх орохоос өмнө ч юм уу бидрийг бэлддэг байсан лиг дээр дасгалжуулаад тэр үед бидрийг ингэж ярьдаг гэсэн. Ингээл та нар одоо солонгосчууд өдрийн ингээл 3 бэлтгэл гэн тэ өглөө 9-өөс босоод 8-аас бэлтгэлж ороод 10 цаг гэж дуусаад хоолундаа иччихэл дараагийн бэлтгэл нь 3 цагаас ороод ч юм уу тэ 3-аас нь орой 5-6 хүртэл ороод дахиад хальж жоох амраал орой 8-аас дахиад 10 цаг хүртэл бэлтгэл ордог. Ингэж өдрийн 3 амар их бэлтгэл хийдэг. Амар их ядарна. Тэр үед би болохоор энэ бэлтгэл хийж байхдаа тийм юм гэж юу байдаг ингээд нэг боддггүй л байсан л та. Тэгээд
Тэгээд яг өөрөө биеэр ингээд солонгост очиад яг тэрийг мэдрээл ингээд эхний нэг хэд хоногт бүр ингээд хаана ирч байгаас уцраа мэдэхгүй ингээд нулимс гараад бид нар чинь энд ямар ч тийм төсөөлгүүдэд бид нар нөгөө бие хаач тэр нь тасахгүй ачаалтын даах ямар ч нөгөө баг 3-4 сар болж ижил дөнгөж нэг бие хаарч байгаа нь тасч эхэлж байгаа юм. Түүнээс бид нар нөгөө нэг бэлтгэл хийгээл дуусаад хоол идэл дараа нь 2 цаг 30 минут амрах хугацаанд хоол шингэж амжихгүй ч юм уу тийм амар богино хугацаагаар бүх юм. Тэгээд яг 3-4 сар болж ер нь бол бие хаа тасдаг. Тэгээд түрүүн нөгөө амар ядардаг гэж ярьжсэн шүү дээ. Тэр шиг одоо хүүхдүүд гэж хэлэхэд бол манай солонгос багш ингэж хэлдэг ус нөгөө чи ямар ч нэг дасгалыг те хийх л бол хий. Ингээд чи 10 удаа гүүхэл за яаж чад гүүхэн тодорхой юм чинь. Энийгээд гүйсэн ч адилхан ингээд ярваагаад ингээд гүйсэн ч яг адилхан. Тийм болохоор өөртөө амраар зүгээр сайхан ингээд гоо ингээд энийгээ хийгээд дуусчих гэдэг юм. Тийм энийгээд өөртөө нэг хэрэгтэй талаас нь хүлээж аваад хийх бол би анх хуцаад ерөөсөө гэдэг ус аахгүй. Марх ингээд багаараа ингээд амар хурд мурд тэгээд тэр солонгос нөгөө багийн тоглолт гэдэг амар их гаргадаг. Ерөө би чадахгүй бол одоо манай баг бүгд хохирдог. Тэгэд бид нар юм хугацаагаар ингээд хурдан ингээд гүүх юм 1 минутанд одоо тэдэн тойр гүүж амжих хэрэгтэй гэл ихэд би нөгөө сэтгэл зүй ерөөсөө дийлдэггүй. Би нэг угаасаа дийлэхгүй гүүж чадахгүй гэл гүүж байгаа л голоос нь жоох амарл мамраал ингээд загнуулаад одоо тэгэн гот за чи тэгвэл тэгэл намайг загнаж мангаж байгаа манай багийнхны гүүл гэдэг байхгүй. Тэгэн гот чинь би заггүй гэл халгүй юм хал чадахгүй. Хаал нөгөө хүмүүстэй хал гүйлгэлээ. Тэгэн гот 3-аас нь ч юм уу 4-өөс нь би нөгөөдгөө ингээл минутанд амжилт хийчихлээ байхгүй. Тэгэхээр зүгээр тэрийг нөгөө ихнийх дээрээ бүх хүчээ гаргаад ч юм ингээд энийг гоё хийчихвэл гоё гэл тэгээд хийчихвэл айгүй амар. Тэгэхгүй ингээд 2-3 ингээд хийгээд өөрийгөө болон өрөөлийг зовоогоод тийм шаардлагууд. Тэгэхээр ер нь ямар ч тасгалтай ер нь хүмүүс хэлсэн зүгээр ингээд өөртөө гоё айгүй хэрэгтэй тэр талаас нь бодоод гоё ингээд аз жаргалтаар ингээд хийгээд дуусчихвал амар. Тэгэхгүй ингээд одоо ингээд Монголын тамирчдыг заал нь ингээд хурд тэгээд гүйж мөхөөл яалт юм шиг. Ингээд нэг юм алфтай юм шиг ч юм уу. Тэгэхээр жоохон ингээд үр дүн гарах нь бас багасаад их шиг. Одоо нөгөө Олимпийн наадамд бол нөгөө NBA-гийн тамирчид ордгүй юм шиг байгаа мэрэгжлийн тамирчин гэдэг утгаараа орхоо тий ордгуулсан тий за хоч ордгуулсан за тэгвэл одоо нөгөө Олимпийн наадмын эрх авахын тулд ер нь манай сагсчид ямар тэмцээнд амжилт гаргах ёстой байд юм бэ? Ер нь та нар Олимпийн эрх авахд ер нь хэр ойрхон бэ? За одоо ч Олимпийн эрх гэхээс л яг нэг сагсч бас одоо ингээд манай сагсч одоо бараг л лиг яваад 20 жил болцсон байна тий. Энэ биш яваад нэг 80 жил үү тий 90 жил болж байна. Энэ дөрөв засар хугацаа. Тэгээд Евролиг тэгэл одоо Азийн лигүүд нэг үү тэгэл Филиппиний лиг гэж одоо бараг нэг 60 жил бас болцсон байгаа. Тэгэхээр энэ хугацаанд чинь бас тийм сахин хөгжил авах. Тэгэхээр бид нар одоо бас дахиад нэг бас нэг 60 жилийн түүхтэй ч юм уу тий лиг мэг нь тийм болж иж дараагийн тэр том тэмцээн Аз дэлхийн аварга одоо мэдээж Аз аваргад мэдээж ихний 3-т орж дэлхийн аварга ирэх ам дэлхийн 4-т орж иж дэлхийн аваргаасаа тийм чинь мэдээж бас нэг үгдээ зоноосоо гарч юм уу тийм тэгж байж иж Олимпийн эрх мэрх авах тийм хөл юмнууд байгаад байгаа юм л да. Тийм болохоор цааш нь улам хөгжиж иж л юм. Таахаа цагснаас хамгийн боломжтой бол одоо 3-3 тийм. Тэр яг одоо нөгөө шинэ өгч байгаа шинэ юу болохоор одоо манай хүмүүсийн анхаарлыг их татчих шиг. Тийм 3-3-ын тамирчид маань одоо 20 оны Олимпиад орох магадлалтай хамгийн өндөр боломжийг ер нь хангацсан явж байгаа. Одоо дэлхийд бараг 3-т байна гэсэн үү. Тийм одоо ранкер 3-т одоо тэгээд энэ оны тэмцээн одоо яг энэ онд шийдэгдэх юм байна. Олимпиад орох орохгүй гэдэг нэг 10-аад тэмцээн болд юм шиг байгаа юм л да. Челленжер гэдэг нэг сорилго маркийн оноо цуглуулах, Олимпиад оноо цуглуулах. Тэгэл одоо энэ оныхоо тэр 10-аад тэмцээнд гайгүй амжилтаа үзүүлэл юм гэх юм бол ер нь Олимпиад орох магадлал өндөр байгаа. Тэгээд хамгийн ойрхон байгаа 3-3 шиг шээ баг байна. Тэр нь бол эхлэн тавигдчихж шүү дээ. Манайд бас нэг 3 чинь нэг Азийн аврам болол тий. Тий, Азийн аврам бас ингээд энэ бас тустай холбоотой юу? Тий, нөгөө үндсийн сагсан бөмбөгийн холбоо тэр 3-3-ыг авч. Таймнаа урт бүр өмнөс. Тэгээ ер нь Монгол яг одоо ингээд ер нь одоо ингээд саксны талаар ярилцаад одоо ингээд хамгийн одоо Монголын саксанд ингээд яг үнэндээ ингээд жоохон ингээд хөгжлийн жоохон ингээд цалгартуулаад байгаа хоёр холбооны асуудал байна л да. Хоёр холбооны асуудлаас л бид тэр 4 жил гадагшаа нийс тэмцээнд оролтоонд яваагүй. Тийм тэгээ дээрээс нь тамирчид нь 2 хуваагдсан. Шгшөөгөө бүрдүүлээд явъя гэхлээр зарим тамирчид нь нэг талтай, зарим тагчид нь нэг талтай байгааддаг. Тэгээд энэ хоёр холбооны асуудлаас бол Монголын сакс маш их асуудал санхүүтэй л холбоотой байгаа л та.
Нарийн ширээ юм л тийм ба. Мөнгө төгрөг ингэдэггүй. Одоо жишээ нь холбоо сая бүхний боксын юуны холбоо хөл бөмбөгийн холбоо гэж чинь дэлхийн хөл бөмбөгийн холбоо сая доллар байшгаа байр. Тийм бол байхгүй бах. Би багаас бол байхгүй. Зүгээр миний бодлоор болохоор ингэж байгаа. Яг би ингээд сүүлийн 8 жил харахад үндсээ сагсан бөмбөгийн холбоо ардсан нам ялсан байхад спортын төвөрдөнд лигийг хийдэг байсан 4 жил хийсэн. Ардын нам гараад ирсэн чинь шууд үндсээ сагсан бөмбөгийн холбоо халагдаад Монголын сагсан бөмбөгийн холбоо спортын 4 жил одоо спортын төвөрдөнд лигийг хийж байгаа. Тэгэхээр намын хариултад байд юм шиг байна. Одоо ямар хэцүү юм бэ? Юу болгонд орох юм? Ингээ зүгээр бүрөөрөө хөгжиж байгаа спортыг. Би ч одоо ардын нам ялангуут гэж 4 жил гэртээ залхий ирэх ярьж байгаа шээ. Баярлалаа ингээд урлаг улаан авсан тамирчтай маш их баярлалаа. Баярлалаа. Үнэхээр өшөө ярих зүйлүүд маш их байлаа. Би одоо сонирхтгүй сэдвээр би анх энэ ярилцлагыг ээж хэлхээс өмнө за би чи саксны талаар юутэй билээ л гэж толгойдоо тийм бодолтой анхын суусан. Тэгээд энэ сайхан залуучуудыг хараад бас хийсэн бүтээсэн та бүгдийн тэр сайхан зүйлүүд чинь сэтгэл догтлохгүй байхын арга алга тий. Тэгэхээр дүүнэртэй цаашдынх нь ажил амьдралд маш сайхан бүгдийг хүсье. Бас бидний Викторийн ярилцлагаас нээлттэйгээр ярьсан таагурлаа маш их баярлалаа. Халуун дулаан. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд цаашдынхын тоглолтуудад амжилт хүсье. Олон тэмцээнүүд та бүхэнд хүлээж байгаа. Тэгээд хамгийн гол нь дараагийн залуучууд бол маш гоё зүйл дээр орж ирж байна л гэдгийг бол аягүй сайн харж чадлаа. Тэгээд амжилт хүсье. Дахин хэлэхэд саксны спорт гэдэг бол саксан бөмбөгийн спорт гэдэг бол ер нь гайхамшигтай спорт юм байна шүү. Тэр боксо болдэр. Та нэргэн. За. Сажигс одоо урилга өгсөн баярлалаа. Дуусгасан. Яг. За баярлалаа. Бид гурав бас студид орж байна л да. Сайхан ярилцсан та хоёртас баярлалаа. Тэгээд та бүхэндээс ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. 22 ток шоу таамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Эх 7 хоногийн цаг мөчтэй эргээд уулзъя. Дараагийн удаад бас гайхалтай зочдыг та бүхэнд уулзах болно. Ингээд нэвтрүүлэг маань дуусж байгаа ч Эко телевиз эфир маань үргэлжилж байгаа шүү. За баяртай. За.